Энэ дээр ингээд батг гарцсан. Тэгээд оролж жагаад бүр улаалга ийцсэн хөгийн юм болсон. Тэгэхээр өнөөдрийн видеон дээр 3-4 жилийн өмнө видеогээд бүх бич одоо видеогээд 3-4 жил алдсан шүү дээ. 3-4 жилийн өмнө хийжсэн видеонуудаа эргэж үзээд тэр видеонууд дээр хариу үйлдэл үзүүлэх болно. Хариу үйлдэл үзүүлэх нь гэхээсээ илүү эргээд дүгнэлт маягийн юм хийцгээе. Ингээд орцгоё. Хамгийн ихний видео бол 5 жилийн өмнө Мэпогоор хэрхэн тоглох вэ гэсэн видео орсон байна. За 2014 оны 12 сарын 14-нд анхны видео орж исэн байна. Энэ чаналыг бол би 2014 онд тэгэхээр нээжсэн байж таарж байна. Ингээд жоохон явуулаад үзье. Хүмүүс Мэпогоор хэрхэн тоглох вэ гэсэн асуултыг асууж байна. Би бол өөрөө Мэпогоор төдийлэн сайн тоглож чаддгүй ч гэсэн ер нь бол арга барилыг бол мэднэ. Тэгээд мэдхгүй ханаа төрсэн байсан юм бол эсвэл яасан юм амар тийм хамран битэрцээ яриад тах юм те. Ямар ч гэсэн оюутан байсан байна. Тэгээд надад бол ийм микрофон байдаггүй байсан. Тэгээд ямар микрофон байсан бэ гэхээр нөгөө ингэж чихвчний микрофон шиг ингэж ширээн дээр тавиад ярьдаг. Амар шуугантай сонсогдож байгаа энэ та хэдэд. Тийм микер видеонууд ихний видеонуудыг хийдэг байсан. Dota бүр ямар өөр исэн юм бэ? Энэ бүр Reborn гарахаас өмнө нь шүү 2014 он гэхэр ч одоо аргагүй шүү. Тэр үед одоо Dota 2 ч баг сайн хөгжөөг байсан үү шүү одоо. Пай. Түүх мөх өгүүлнэ гэж одоо. Энэ нотын талаар интернет тогтж байгаад нэг түүх боллоо. Тэр түүхийг та бүхэнд нэг жоох яриад. Хөгжим амар байгаас тээ. Дөнгөдөлж эсрэг талын дайчдаг нулимсаар дамжин өнөдөг гэжээ. Йоо, бүр шүлэг байсан ч дээ нөгөөдөг чи. Юухаар нь дамжуулан яадаг байсан гинэ? Үүний халуун галан бие 8 шигтэй ордон өдөлж эсрэг талын дайчдаг нулимсаар дамжин өнөдөг гэжээ. Йоо, нөө 10 жилийн багш нэг шүлэг уншиж өгч байхдаа нэг дуртай дургу уншдаг гэсэн чи. Тээжилцээ яг тэр шиг уншиж штэ. Тэгэд би энэ 14 оны 12 сард видео 2 ширхэг видео хийчихэд ер нь болсон байгаа. Тэгээд энийг харж байгаас 5 жилийн өмнө видео хийсэн гэчихэд одоо 3 жилийн өмнө болсон байгаа. 6 сарын 11-нд нэг стрим хийсэн байна. Dota-гийн стрим. Вау, Dota ч юм боо юм аа нэрэ. Юм яриач. Чом өнөөдөр ямар квест биелүүлэх вэ? Йоо, амар үг ашигладаг гэсэн юм чи. Чухам өнөөдөр ямар квест биелүүлэх вэ? За энд нэг батрал апглаа л энэ айлын талаас. Энэ 16 оны 6 сард хийжсэн видеоноор бас дахиад таниад дүрцсэн байсан юм бол эсвэл угаасаа л ингээ ханиад дүрцсэн юм шиг ярьдаг байсан юм лөө. Зэрэг чи намайг бүр зодоод байгаа. Би яар бүдүү болоод байсан юм шүү. Одоо нэг сонин болцсон ч супер махан бацааныг тоглож үзэв гинэ. Окей. Oh my god. Oh my god. Бараг юм ярьдгүй байсан би зүгээр ингээл орилсоор галт дуусдаг байсан юм шүү дээ. Юм яриач. Үзэж байгаа хүмүүс чинь юм яриулмаар байна. Come on. Yes. Яа, come on. Yes. Үг хэллээ тийм ээ. Хаж юм хэлээч. Бичлэг чинь дууслаа. Сайн байцгаана уу өнөөдрийн мэндийг хүргэе. Энэ бичлэгийг да хязгаарч үзчихэж магадгүй. За тэгээд ямар ч бас энэ хүү бичлэг ямар хуу бичлэг юм бол юу тоглох гээд яах гээд энэ дэр бүр шийдсэн ярьж штэ. Үг мүгэ бэлтцэн орж ирж штэ. Тэгээд энэ шар подолк гадуурт надад байдаг. Гэхдээ энэ дээр цоорчин тэгээд дээрэс нь Навигийн подолк واخгүй юу. Тэгээд энэ бүгдээр хуваалдарсан зүгээр урхаа шар подолк болж хувирсан. Хэрвээ та бүхэн таалагдах юм бол дараагийн хэсгүүдийг хийгээд тэгээд та нараас үзээд явж болно. За ямар ч хэлсэн тоглоомыг хамтдаа эхлүүлцгээе. За тоглоом эхэлсэн. Албис нь ярьдаг байсан. Би өөрийгөө нэвтрүүлэг хөтлөж гин гэж боддог байсан юм баг те. Жам захиалах гэсэн. Мэдхгүй гэж хэлсэн шүү дээ. Чи мэдхгүй гэж юу? Тоглоомны чи дуу сонсогдохгүй байна. Тоглоомны чи дуу яагаа вэ? Сонсогдохгүй. Энэ тоглоомыг тоглоо яг энэ видео хийснээр санаж амар сандарч ирсэн. Яагаад гэвэл өрөөндөө ганцаараа суугаад ганцаар юм яриад тахаар амар тэнэг санагддаг гэсэн. Тэгээд энэ видеон дээр бол би яг өөрийгөө бүрэн чөлөөлж ирсэн тохойтой. Тэгээд одоо ч гэсэн юм яриад ганцаар юм яриад лээж ин л та. Сайн уу залуусаа. За супер мэдчилгээ дэвшүүлдэг болсон биш. Сайн уу залуусаа. Йоо. Яа тийм ээ. Юу. Яа тийм ээ. Йоо ямар их харуулт юм бэ? Наад чи харчлаа шүү дээ.
энэ зураг одоо хүртэл байт юм биш. Тэнд одоо хүртэл биш. Би ийм дээр үйд нааж ирсэн юм бах та. Энэ 3 зураг одоо хүртэл тэнд байна. Манай өрөөс үлдсэн юм баг энэ 3 зураг юм шиг байна. Энэ ормор одоо бүр байхгүй өөрчлөх зөөр ортой болсон хараа. Бисээ бүр нэг гэсэн. Яг ингээд доош унсныхаа дараа юу руу хаашаа унстаа хараагүй. Тэгээд нэг гарсан яг нэг хөрөө гарч ирэх юм мэдээд. Яар хөгжилтэй юм бэ. Би энэ тоглоомыг бичлэг хийхэд бол худалдаж авч ирсэн. Тэгээд тухайн үед бол оюутан байсан. Тэгээд мөнгө авахгүй. Тэгээд яаж ч авч ирсэн мэдэхгүй. Энэ тоглоомыг ямар ч байсан $20 илүү арай гэж авч ирсэн. Йоо, та маш их азтай байна. Яагаад гэвэл бид нар өнөөдөр 2016 оны хамгийн шилдэг инди тоглоом болох Inside хэмээх тоглоомыг тоглох гэж байна. За энэхүү тоглоом нь чамаг Inside тоглоомыг тоглох гэж хахад юу наадтай байгаа шиг. Ёо гаханууд амьд байна үгүй сүүл нь хөдлөд их юм. Юу үсээ дөнгөж засалчаад видео хийжсэн юм биш үү? Үсээ интеллиг ингээ бүр ахвалцсан. Oh my god би тэ микрофон авсан биш үү? 2016 оны 8 сарын 1-нд микрофон авсан байна өө. Ямар хурдан аваа бичлэг хийж эхлээл 2 сар болгоодоо шууд микрофон авсан байна. Ингээд одоо миний хоолойны төвшин бол шал өөр болж эхэлсэн байна. Одоо сонсгоё. Ямар зөв юмд болцсон. Болгоомжтой. Хай гварас. Ёш. Бараг Японоор яриад байна. Аяа, билээ. Өнөөдөр өөр төрлийн бичлэг оруулах. Аяа, Grimix байна. Өнөөдөр арай өөр төрлийн бичлэг оруулъя. Та бүхнийг буюу үзэгчдийг дотор нь хэд дуудаг вэ? Яаж дуудаг вэ? Яаж ангилдаг вэ? Гэдгийг оруулд юм уу дөө? Яад цайгаа нийлж байгаа юм бол зуны амралт хэрхэн өнгөрдөг вэ гэсэн бас видео хийсэн байна. Аяа, та бүхний зуны амралт хэрхэн яаж юм үйл хийдэг гэсэн бэ? Одоо би арцаачлаа. Бичлэг таалагдсан гэдэг тэтгэлтэй байна. Ийхүү зуны амралт дуусаж хичээлийн шинэ жил хаяанд иржээ. Хичээл орсон ч гэсэн тоглоомоо тоглохын хажуугаар хичээлээ сайн хийгээд явбал та бүхний хинч буруудахгүй билээ. Мөн би бүр өөрийгөө яалчгүй нөө нэвтрүүлгийн хөтлөгч гэж боддог гэсэн юм байна. Бүр ингээд зуны амралт дуусаж хичээлийн шинэ жил хаяанд иржээ. Үзэнгээ бас лайк дарангаа өөрөө ч тоглоомоо тоглоод хичээлээ хийгээд гэрээч цэвэрлээд сайн хүүхэд байх юм бол та бүхэн хүснэ. Би өөрийгөө хүүхдийн нэвтрүүл би унаалтаа хийж боддог гэсэн бахт өөрийгөө зүйлээ хийж чадна гэдэгт би итгэлтэй байна. Энэ удаагийн бичлэгээ дуусгаад дараагийн бичлэгээрээ иргэн уулзцгаая. Баяртай. Баяртай. Йоо. За. Яа, хүн бас өөрчлөгд юм байна манайхаа энэ. Одоо энийг үзчих би харж байгаа. Яа, хэл бэлээ гараа. Хэл бэлээ гаргаснаа. И гараа ингээд яага гараа ингээд байгаа юм бол. Ёо, та нарт хэлэх нэг үг байна. Юу гэхээр энэ бол 30 секундын бичлэг. Яах гэж байгаа бичлэг юм бэ гэхээр хотлоор одоо 39 секунд яхлаа шүү дээ. Та нарт одоо надаас асуулт заяа. Скол хэлэх үг. Яа, за. Зориулсан шүлэг. За. Тийм энэ асуулт хэлэх үг байвал яг энэ бичлэгний доо. За тэгээ хүмүүс юу вэ? Яг доор бичиж үлдээгрэгэнгүүтээ коммент унтраац гэдэг нэсэ. Тэгээ дахиад нэг зүйл байна. Юу вэ гэхээр би одоо Grimix Gaming гэсэн channel ажиллуулахаа болж байгаа. Reaction видео буюу үзээгүй юм агуудаага үзэж байгаа та нарт бичлэг болгоод оруулдаг ч юм уу те. Йоо, reaction видео хийсэн бай. Тухайд 2016 онд reaction видео бараг л хийдэг хүн Монгол хүн баг цөөхмөсөн да. Гэхдээ би ерөөсөө энийгээ баг хийгээгүй. Нэг 2 видеон дээр хийгээл тэгэл дахиж хийгээгүй. Өнөөдөр хэдүүлээ оргид. Ингээ миний анхны реакшн дээр реакшн хийж байна. Тийм ээ. 2016 оны 11 сарын 2-нд оргил болон энэмен. Энэ удаа. Яа дөө гэдэг юм л. Энэмен бариг зүүсэн байна. Lady Gaga шиг харагдаж байна. Йоо. Гэснэ яг юм адилхан зургийг тавьчихад гэнэтэй. Энэ левд орчлоо. Левд рүү орол үсттэй. Reaction гэхээр заавал хад орчлоо. Яаж ч гिचээсэн ийм гоё машинтай хүнийг энэ ямар ч охин хайж чаддгүй юм байна гэж ойлголоо. Бид нар өнөөдөр John Jimmy гэсэн аав хоёрын амьдралаар тоглох болно. Ямар учиртай аав амар нэс зүгээр хоёр хүний амьдралаар тоглох ч идэг нэ. Хоёр вэ гэхээр энэ хоёр ээжээсээ хөөгцөн, ээж нь өөр хүнтэй суугаад алга болсон тийм өрөвдөлтөй гэр бүлийн хоёр байгаамаа. Яасан бэ гэхээр одоо аав нь ингээ шорт бодоологтойгоо пүүцтэйгээ дугуугаа унаа явж байсан чинь хүүхдийн нүдэн дээр нь зодж байгааг хараад хүүхдээ аваад энэ амьдралаа чинь залхаж байна. Би хүүхдээ аваад явлаа гэж дугуйтайгаа буцаад явсан юм аа. Тэгээд тэрнээс хойш хизээч энэ хоёр гэртээ ирээгүй. Тэр явдлаас хойш үнэхээр аимшигтай. Дахиж тэр хоёр хизээч гэртээ ирээгүй. Хизээч ээж нь залгаагүй.
Гэ тэр хоёр өөрсдийнхөө амьдралыг ямар авирахгүй нэгтэй дүүхүү. Тэгээд ямар ч гэсэн 11 сарын 3 гэхэд нөгөө нэг амар нэвтрүүлгийн хөтлөгч гэж өөрийгөө ботгоо болсон юм шиг байна. Яг зүгээр өөрөөрөө ярьж эхэлсэн байна. За ашиг далаа зөрөгт хайртай хүнтэй гинэ. За хэдүүлээ өнөөдөр тоглоом тоглохгүй. Хэдүүлээ өнөөдөр би энэ видеоны өөрийнхөө царайг болохоор веб камераараа утсаараа бичсэн байна. Хийг үзье. Хайртай хүнтэй зөрөгт ашиг далаа гэдэг нэртэй. Тэгээд яг дууных нэр нь болохоор энэ бодолк надад одоо бэж би аваад ирээ горилла згцэн. Надад энэ бодолк одоо хүртэл ингээд бэж нэг энэ юусоо энэ бичиг мичгэн юусоо хуурлардгүй энэ ингээд уваангууд ингээд бодолкууд муудаж ганддсан шүү дээ. Энэ юусоо тэгдэггүй. Тэгээд би нэг одоо хүртэл гэртээ өмсдөг. Энэ амар сайн бодолк байна. Би нэг Sunday энэ доотлын нэг давхрын тэр булан дэд ихчээс авч ирсэн. Нэг рок юм бодолк зараад идэг. Тэгээд үнэхээр нэрээ 16 он өмсчихээс одоо 20 он ингээ өмссөөр л зөрөгт болон хишиг далаарын дуулсан хайртай хүнтэй гэдэг нэртэй шинэ дуу байна. Энэ дуу нь болохоор 11 сарын 10-ны ойроо шинээр гарсан дуу байлээ. Гайхалтай нэг өдрийн дотор реакшн хийсэн юм. Гайхалтай. Ямааны махыг халуун дээр нь шинэ клипийг YouTube дээр ингээд шууд үзцгээ хийдүүлээ. Тэгээд нөгөө клипийг хэлэхээс өмнө юу гэхээр энэс 4 кадр хийгдсэн клип юм билээ. Тэгээд хэдүүлээ өмнө 4 кадр бичлэг үзэж юу болсныг санаж байгаа үстэй те. За санжина. Би миний түрүү хэлжсэн энэ миний реакшн хийдэг карьерд их хол яваагүй ч гэсэн яг хөөхөн реакшн хийдэг гэсэн. Яг тэгвэл нөгөө хүний хараагүй юмыг амар харах гэж оролддог байсан юм да. Нөгөө ойлгомжтой юм харахгүй. Одоо хүмүүс нөгөө реакшн хийхдээ энэ гэсэн байна тэгсэн байна амар хүн хараад ойлгох юм ярьдаг. Сүлийн үед ерөөс анзаарахгүй юм ярьдаг байсан байна. Сахалтаа олчих. Анзаархад хүн хараад ойлгомжтой юм ярьдаг гэсэн юм байна. Сахалтаа олцол байгаа ч тий. Зүгээр нүрийн бодож байгаа шиг хэсэг гарсан чи ээж. Нэг нь нүрээ будуулаад нэг нь болохоор шинэ гутал авцсан. Дээрээс нь шинэ гоё хүрэм хувцас авцсан. Яастай. Болцох юм бата. Өө эн чин бэлгэлсэн гэж нөө өөр аваагүй минь. Сандээс аваагүй минь. Өөр газраас авч бэлгэлсэн юм байна. Одоо сонсож байна. Энэ зөрөгт шиг 72 2016 онд яг ийм хүмүүс байсан. Тэгээд 2020 он дээр бас яг ийм хүмүүс үүдхтэй. Тэгээд би болохоор амар хөгшөрсөн баг. Энэ хоёрыг ингээд яг одоо байдгаар л байгаадах юм. Энэ стадлаа. Яас. Юу наач аав очтой. За гуралж юм хайж байгаа юм л та. Амар деталь харддаг гэсэн шүү дээ. Нэга бэлгэлсэн гутал мутлын өмсөж явж ирсэн аа. Нөгөөх нь гангалж ирж ирсэн аа. Баар нийлээ балаа авчдаг. Би бүр амар ярьдаг гэсэн биш үү? Нэгнийхээ гангалж ирсэн аа. Баар нийлээ балаа авц. Яасан гинэ. За тэгэхээр энэ өмнө нь хийжсэн видеонууд дээр санийх шиг ингэж үзээд суuna гэхээр амар их хугацаад зарцуулах юм байна. Ямар ч ийсэн ихний 16 оны 11 сар хүртэлх видеонуудыг үзлээ. Тэгээд энэ видео таалагдсан бол лайк дарж дэмжээрэй. Тэгээд энэ видеогоо бас өөр хизээ нэг цаг үзэх бахтай 2023 4 онд монд үзэх бахтай. Тэгээд тэр үеийн би үзчихвэл минь төргийн YouTube хийж гинөө юу болж гин. Найз зөвлөө болсон оо. Бай.